тэрийг харалдаг. Бүр 2002-2010 онд болон энэ онд ч 14-р сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг удаа дараалан гаргажээ. Харин саяхан тус барилга дээрээсээ нурж дүүжин таазан цөмөрчээ. Тэр дор нь нийслэл онцгой байдлын газар болон мэрэгжлийн ялтын газар дээр нь очиж дүгнэлт гаргасан байна. Нэгэн тус барилгыг дахин ашиглах нь ихээхэн аюул эрсдэлтэй болсон учраас сургуулийн сурагчдыг өөр газар хичээллүүлэхээр болжээ. Мэрэгжлийн ялтын дүгнэлтээр бол энэ одоо өнөөдрийн байдлаар энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй гэсэн юм дүгнэлт гарсан. За яг тухайн үед бол энэ нуралт үүсэх үед тэр орчинд хүн бэртэж гэмтсэн юм бол осол гараагүй. За цаашид бол бас онцгой байдлын байцаагчийн дүгнэлтээр нурах одоо юм аюултай гэсэн ийм одоо дүгнэлтийг гаргасан байгаа. 14-р сургуулийн өргөтгөл дээр нь 852 хүүхэд, шавь зохицуулбар сургууль дээр 506 хүүхэд, 92-р сургууль дээр 1078 хүүхэд, 44-р сургууль дээр 255 хүүхэд гэсэн ийм хуваараар дөрвөн газар хуваарлаад яг мэрэгжлийн ялтын газраас бол энэ байгууламжид цаашдаа үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт нь гарсан байна. Учир нь юу гэхээр зэрэг модон каркастай 1950-ад оны барилга юм байлээ. Тэгээд нөгөө хүүхэд байдаг учраас байнгын чичирхийл хөдөлгөөнд ордог учраас тэнд бол эрсдлэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан юм байлээ. Тэгээд одоогийн байдлаар эхний ээлжинд бол ингээд хуваарлцсан, нэлээд ачаал өндөртэй байгаа. Тэгээд тэр нураах зардлын аль нийслэлд суудаг юм уу, тэр яамны төсөвт суудаг юм, тэр нураах зардал сууж ижил дахиж сургууль баригдах юм билээ. Аюул босолд орж болшгүй ийм барилгуудаар судалгаа дүгнэлт гарах ийм ажлын хэсгийг өнөөдрийн дотор байгуулъя. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын чанар аюулгүй байдлын хэлтээс энэ жил барилгын чанар аюулгүй байдлыг шалгаж тогтоох шинэ багаж тоног төхөөрөмжтэй болсон. Тиймээс хотын хэмжээнд ашиглалтын болон чанарын шаардлага хангахгүй байгаа барилгуудад дүгнэлт гаргах ажлыг хийж байгаа. Энэ онд л гэхэд 150 барилгад дүгнэлт гаргах ёстой байна. Өөр нэг асуудал бол саяхан налайхан урахад 2 хүн нурангад дарагдаж амир сэтсэн. Онцгой байдлын албаагчид өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ийм төрлийн 3 ч дуудлага хүлээвч 7 хүний амнасыг авран хамгаалжээ. Уул уурхай ам, эрчим хүчний ам, мэрэгжлийн ялтын газраас налайхад нэгдсэн шалгалт хийж иргэдийг эрсдлээс хамгаалах үүднээс 64 уурхай амны цахилгааныг хязгаарлаад байна. Буян жаргал өн болдноор мэдээллээ.